хичээлээр бүгдээрээ соёлын хожимдол гэж юу вэ гэдгээр үзэх болно. Өмнөх хичээлээр бид соёл хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрт ямар хүчин зүйлс нөлөөлж идэв вэ гэдэг талаар үзсэн бол энэ удаад соёлын хожимдол гэж юу болох талаар үзнэ. За дээрх зургуудыг анхааралтай ажиглаад зурагт тохирох нэрийг өгөөрэй. За соёлын өөрчлөлтүүд зарим талаараа зөрчлийг дагуулдаг. За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр материаллык хангамж, өндөр хэрэглийн хит их ач холбогдол өгснөөр мэдээлэл, мэдлэг, шударга байдал, үнэлэг ёс, үнэнч сэтгэл гэх мэт ихэнх зүйлээсээ ухрах тохиолдол гардаг. За энэ нь зохисгүй хэрэглээ, буруу хэвшигэл, гэмт хэрэг, шударга бус байдал, авилгал, хэл ахвал, эсвэл байгаль орчиндөө зөв бис харьцах гэх мэтээр илэрч байдаг байх нэ. За жишээлбэл түрүүн дурдсанчлан бидний донд зохисгүй хэрэглээ, эсвэл арх тамхины хэрэглээ ч юм уу те, эсвэл буруу дадал хэвшээл, нийгэмд гэмт хэргийн тохиолдол маш их хэмжээгээр гарч байгаа байдал нь өөрөө соёлын хожимдол гэдэг зүйлийг үүсгэж байгаа гэсэн үг. Соёлын өөрчлөлт гэдэг зүйл нь явцаар байгаа соёлын хожимдол буюу буруу хүн төрөлхтний буруу гэж үзсэн гэдгээр зүйлүүдийг гаргаж ирдэг гэсэн. За мөн байгаль орчинтойгоо зөв байсаар харьцаж байгаа байдал нь өөрөө соёлын хожимдол гэдэг зүйлүүдийг илэрхийлдэг байна. Эдгээр соёлын хожимдолд нь нийгмийн өөрчлөлтөд зайлшгүй илрэх дүр төрх боловч материаллык соёлын өөрчлөлтийг дагаад материаллык бус соёлыг зөв зохистой удирдах нь улс орнын соёлын талаар бодлого нэг хэсэг болох зайлшгүй шаардлагатай. Улс үндэстний соёл материаллык бүтээн босголтын зэрэгцээ хүн ардынхан ёс суртахуун, зан заншил, ёс зүй гэдэг зүйл маш чухал үгийг үүсгэдэг. Хэдийн хэмжээгээр маш том гайхалтай өндөр байлаа, машин техник технологи хэмэт зүйлс гарч иж байгаа ч гэсэн үүнийхээ хажуугаар хүн төрөлхтний нийт ард түмний угсаатны үндэсний соёлын ёс суртахууны үндэслэл нь хаана байгаа вэ гэдгийг зайлшгүй тэрийг бол хязгаарч хайж болохгүй гэсэн. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.